За эхлэе. За эхлэе. За эхлэе. Ингэж одоо ямар ч болгоод хэлчихв. За. За бид хоёр ингэж 2 дугаар дугаараа эхэлж байна. Вүү. Yay! Өнөөдөр барьж авъя гэж бодлоо. ямар сэдв барьсан бэ? Хүүхэд насанд хүргэж өөгдөг. Гал дээр хэрэг байдаг болоо. Өнөөдөр бид хоёр хідүүлээ байгаас тий, бүүнөр байгаас тий. Ер нь бага нас яаж өнгөрсөн, одоо л ер нь юу тул явснаа ярина. Бүр бага наснаас эхэлнэ. Бага наснаас эхлээ одоо хүртэлх амьдралаа хүүрнэх гэж байна. Тий. Тэгээд дунд нь сүүжилтөө өрх юм зөндөө болсон байх гэж найдаж байна штэ. Энэ удаагийнх дээр асуултан дээр тулгуурлаад. Тийм, ер нь бол асуултан дээр хөрхөн тулгуурлал явчихж байгаа. Тэрэн дээрээ яриад явъя гэж бодож байна. Өмнөхдөр амар их суулг ашигласан байлээрээ. Байлээ. Тийм болохоор одоо жоохон бодлоготой ярина. Та хэд ч гэсэн ойлгосон байх гэж найдаж байна. За, хамгийн ихний асуулт руу орох уу да. За одоо бүгдээ шууд асуулт руу ороод. За, бага нас цэцэрлэгээс эхэлж байна. Чи багада ямар хүүхэд байсан бэ? За, одоо ингээд энэнд бол бүгдээ одоо миний бага нас руу очих хэрэгтэй. Яг одоо байгаагаагаа харьцуулбал миний бага насных би бол бүр шал өөрөөсөн амар идэвхтэй юм болгонд оролцдог. Бараг бүхэндээ ярилцдаг. Ийш тийш ингэ үсчээл. Ер нь ингээд бүр амар нээлттэйсэн. Одоо бодвол бүр нэг тийм хүүхдээсэн. Цэцэрлэгийнхаа үеийг санаж байна. Аль талд санаж байна. Яг нэг мартагдаагүй юм юу болж исэн бэ? Мартагдаагүй юм аа. Тий. Цэцэрлэгт байхад. Яг нэг цэцэрлэгийн баяр ингээд тэр одоо урлагийн үзлэг шиг юм уу да. Тийм болдгийг штэ. Тийм болдоо штэ. Тэн дээр одоо ингээд бүжиглж мүжлээ дуусан гуулна. Нэг марангийн нэг хүүхдээ аавна. Зурчин байхгүй юу? Тэгээ би тэдийг ингээд зургийг дарж өгсөн. Тэгээ яаж яах тэр хүүхдний миний хамгийн дургуй хүүхэд. За юу. Тэгсэн чи аав нь ингээд намайг чижирснэ. Алуу манай хүүхдээ зогс. Тэгэл зураг харуулъя. Oh my god. Тэгээд би яг тэр зургийг харангуул бүр ингээд тэр яж хат ингээд толгоогоо ингээд наалтуулах гад ингээд хар ингээд барих гад бүр би бүр ингээд холоос ингээд бүр ингээд дайлцсан. Нэг тийм яг тэрийг л амар сандаа. Яа, нүдэнд бүр харагдаад тах юм. Нэг ингээд бүр амар ингээд дургуй цайтай бараг муухай харсан. Чанаа зурагч штэ аав. Oh my god. Тий, баг байхад ер нь амар их зураг дартдаг байсан юм. Тийм, ер нь тийм зураг сандаа. Өөр цэцэрлэгийн банжаа юм. Одоохондоо алгад чи ярьж байхгүй. Тэр лээс нөө. Би бол цэцэрлэгтээ миний багын зураг харж байсан юм. Ер нь бол би бүрийг амар бүлтгэр нүдтэй. Амар бандгар хацартай. Би намайг ер нь амар орс хүүхчиг л гэдэг байсан. Тэгэл би чинь тийм нөгөө том нүд мүдтэй айгу тийм цагаан хүүхдээс юм аа. Тэгээ айгу их зураг авахулдаг. Нөгөө хүмүүс ирэл зургийг авдаггүй. Тэгээ дээлмэл өмсөл цэцэрлэгийн тийм болонд очил зураг авахулаа. Тэгээ танихгүй баах хүүхдүүдэд зураг авахулсан. Тэгээд хамгийн гоё нь манай цэцэрлэгийн багш байсан. Ямар гоё. Би бол өглөө болго имээтэйгээ цэцэрлэгтээ явдаг байсан. Тэгээ би ерөөсөө унтдаггүй байсан. Цэцэрлэгт. Хүүхдүүдийг амар унтуулдаг штеп. Гээд хамгийн гол нь би ерөөсөө унтдаггүй хайгаад байсан заяа. Битгүй яагаад ч юм би нэг юм сони юмтай байсан заяа. Цэцэрлэгт явна штеп. Ингээ хоол молоо идэд ингээ хүүхдүүдэд тоглоод байна заяа. Хамгийн гол юм унтах цаг болоод дөрөв би ерөөсөө унтдаггүй. Тэгээ уйлцдаг. Унтахад эрэнгүүд уйлцдаг. Тэгээ имээ цэцэрлэгийн багш штеп. Тэгээ зингүүд ингээд хаалга малга дуурна штеп. Ингээ яах вэ хөөрхөн юмтай хоёр багштай цэцэрлэг чинь хоёр багштайсэн. Тэгвэл манай нөгөө багш болохоор юу имээ багш шүү. Намайг загнаал тэгэл унтуулаад тэгээ хөвтөнгүүтээ хаалга малга дуурал имэйл нүдэнд харагдахгүй шууд уйлчихна. Тийм хөхтэйс. Айгуу тийм сонин би цэцэрлэгээ төгсөл унтаж үзв. Бүрөө. Тийм. Сүүлдээ ингээ уйлаадсэн ч хүүхд зэрэлээ гээд намайг тэг унтуулахай болоод тэгээ би энэ тэнүүгээр ингээ эсүүчлээ л явчихдаг тийм хөхтэй. Цэцэрлэгийн дурсамж бол тийм. Энийг бас нэг мартдаггүй. Тэр яг анх яг ээж авалт цэцэрлэгт явуулчихсан юм шиг байна. Ингээд бүгдээр ингээ хоол идээд ингээ сууж исэн заяа.
Тэгснэ би ингээд яг хоолныхаа тавцан дээр хүн л чаавс 0 ор юм орё гэд 0 орч болно шүү дээ. Тэгсэн чинь яг тэр суудал дээрээ бүр ингээд багштай юу ч хэлэхгүй суусараа өмдөндөө бацсан. Тэгээ нэг өмхөн өнөртөө шүү дээ. Тэгээд уурлаад задуулаад тэгээ ээж аав ирээд намаа авч үзсэн. Задуулаад намаа зодж ирсэн. Яагаад чи багчсан бол тэгээ хэлж болдгоо мó. 0 орд юм бааз тэгээ гээд тэгээ бүр тэгээ өмдөндөө багаад гэлэг авчихсан. Тэр тэр үеийн цэцэрлэгийн багтараас хөөрхөн ячдаг гэсэн амар загнаж өгдөг гэсэн дээ. Би бараг тэр цэцэрлэгээс шилжсэн байна. Яг одоо багын зүг харангууд яг тэр цэцэрлэг нэг хамаатны хохонтой байжсан аа. Тэгэл тэрнээс ууш байхгүй. Өөр цэцэрлэг рүү. Сони тий. Яагаад тэгсэн юм бол мэдгүй. Тэр мэдгүй одоо баан гэж хэлвэл багш уурлна гэж бодож ирсэн юм бол. Ер нь тийм байдаг штеп угаасаа жоохон хилжүүл яачих байх гэдэг. Тэгж л бодоо. Тэгэл суугаал бац. Сайхан. Тийм би нэрээ манай цэцэрлэгт бас нэг амар хаздаг хүүхдээс юм заяа. Тэр ингээ хүүхд толгоны хаздаг заяа. Тэгээ сүүлдээ нөгөө хүүхдүүдийн эцэг ихнэр нь бүр ингээд яа энэ нөгөө л юм хадсан байна гэд бүр тэгдэгсэн та. Хүүхдээ хараад уу. Би ингээ багш ингээ спирт рүү тэр үчиж байгаа зэрлэг шууд ингээ спирт ягаад хавдуулахгүйгээд шууд спиртээр арчдаг гэсэн заяа. Тэгээ миний хацар матар дээр бүр хөхөртөл нь хадчихдаг гэсэн. Яг одоо ингээ сорин байхгүй л те. Тэгээ гар марн дээр амар хамаагүй хаддаг гэсэн. Нэг тийм хаддаг хүүхдтэй ээж жилээ. Бас тийм хүүхдтэй. Тий. Одоо ер нь цэцэрлэгээсээ уулзч молц хүүхд байт юм байхгүй. Бүр оог танихгүй. Оог танихгүй. Ерөөсөө уулзч. Би бол харж байсан ахлах сурвал муурал та. Тэгээд харсан ч тэгээ нэг юм дуурах юм шиг танихгүй. Тэгээд юу ч дуурах. Би өмнө нэг хэлжсэн шүү дээ. Нэг охинтой цэцэрлэгээсээ бүр найз байгаад тэгээд томроод яасан чинь гэсэн гээд хэрвээ өмнөх дугаар юм үзсэн бол би ярьсан байгаа. Хальт дурдсан байгаа. Хальт яг сүүлийн хэсгээр ярьсан байгаа шүү. За тэг ер нь цэцэрлэгийн цэцэрлэг бол иймэрхүү юм байна. Тэ. За тэгээд баг сургуультай. Баг сургууль. Хамгийн дурсамжтай зүйл. Баг сургууль хамгийн дурсамжтай. Баг сургуультай. Ямар хүүхэд байсан бэ? Ямар хүүхэд байсан юм бол. За. Юу ч сайн нэлээд л толгойтой байсан юм шиг байна. Оо. За. Ингээ хүүхдүүд боддуусаагүй байгаа бодлогыг хамгийн түрүүнд бодцоод ингээ багшаас ингээ нэмэлт бодлого авч маад хэдүүр гэдэг. 2 3 л аха. 2 3 аха. Зөө. Аваас 2 3. Тэгэд амар бодоод дуусчаал тэгээ багш нэмж өгөөлээ. Тэгээ хүүхдүүд ихнээс яваад өнгөт би ээж аваа хүлээж байгаа шүү дээ. Тэр орондоо багш чи ахаа нэмж бодлого авахгүй мó гингүүд би бүр амар атмаа. Үгүй одоо болсон одоо би ядраад байна маа. Тэгээд шууд багшийнхаа өгдөг. Crazy. Тэгээ бас ээж аав хоёрын нэг бүр амар гэдэг юм аа. Юу бас багадаа нэг жоохон бондгор байсан юм шиг байгаа. Тэгээ манай бас багш бондгор. Тэгээ над дээр ирээд ингэсэн гэсэн заяо. За. Чи одоо яаж тунаа? Одоо жоохон турмөр гэдэг жоохон тийм хуухатай юм ярьсан юм шиг би ч үзсэн. За би ч яг багш нь залуу хүн. Та багш шүү. Харин яанда. Oh my god. Зүгээр тэгээ хэлсэн юм. Тэгэж хэлчихсэн ингээ баш бүр эцэг ихт тэгээ хэлээд одоо ээж аваа хоёр. Чи бүр нэр алдаг хүүхдээс шүү. Багтаа бүр багшийнхаа хүүхдээс. Би ч яг залуу хүн. Та хөгшүүн харин яанда. Өөрийгөө л хийж авах юм баг ярьсан. Оо. Гоё юм шүү. Хэлэхгүй шууд хэлсэн. Ер нь тэгээ шууд хэлээд ер нь лайн нэлээд том харагдсан. Йоо. Гэвэн тэд нар саанд орчлоо хөрх. Нилээн гавл хүүхдээс юм шүү дээ. Тий, амар хүүхд. Цэцэрлэгт чинь чаав хүн зөөдөг юм байсан уу? Байсан л тэгтээ. Үгүй цэцэрлэгт гинэ. Баг сургуульд. Баг сургуульд үгүй байхгүйсэн. Тэг чи ээж аваа ер ингээд тусдаа өөр хотод байсан байхгүй. Би тэгээ автаамд. Тэгээ би дандаа ганцаараа. Ууса гэр чи амар ойрхон. Ганцаараа явдаг гэсэн юм уу? Тий. Байсан. Тэгээ дандаа ганцаараа л явдаг. Ер нь хэдгээр 6 мурга 7. Ер нь л дандаа бүрэн бүх үед л ганцаар байсан юм дөө. Ирж авдаг хүн бол байхгүй. Авдаг гэвэл аавын ажлынх нь хүн нэг хаяарч. Тий, нэг тогтсон хүн байдгүй тэгээ. Тэгэл аав нэг хүн явуулаад нөгөөдг намаа ирж аваад. Нөгөөдг намаа. Эсвэл тэгэл оройжоо тоглоно шүү дээ. Яа. За. Би бол баг сургуульдаа би ер нь нэлээд аим хөвгтэйсэн. Ерөөсөө ингэ дуурдгуу заяо. Амар чимээгүй, амар уйланхай. Нэг чанга юм хэлөө шууд үлчдэг хөвгтэйсэн.
Тэгээ сургуулийн нэг аахаа олдог байхгүй юу? Би тэрийг л амар санд нэг 4-р анги байсан болов уу? Тэгээ тэр үед 3 ч байсан болов уу? Тэгээд нэг аахаа олж исэн чинь багш нэг асуулт асуугаад тэгээ ямар ч асуулт байсан мэдгүй зэ би ямар ч сан Pepsi гэж хариулсан байхгүй юу? Кола ч илүү. Тэгээд тэгсэн чинь юу нэ жоохон чанга хэл гээд тэгсэн чинь би шууд уйлт. Тэгээ манай багш тэр үед шууд намайг машинтайгаа гэрт хүргэж өгөөд тэгээ гэрт өвөө би ер нь өвөө мэд өргөсөн. Тэгээ гэрт өвөө байсан чинь яасан гэдгсэн чинь уг нь танаа хүч айгүй хөөрхөн хичээлтэй сайн айгүй тийм хөөргөө өгн даа чи ингээд нэг юм жоохон чанга хэлэнгүү шууд уйлчдаг. Эмцэгхэн дээ. Би бас өөрөө тэрийг мэдгүй заяа. Хүмүүс яагаад хэрүүлтийг мэдгүй. Тэгээ би нэгдүгээр ингээд тийм талаасаа ганцаар авч гэлсэн. Тийм. Манай эс намайг бага хаад л шууд ер нь ингээл солонгосоор ингээд явцсан байсан байхгүй. Би ер нь өвөө мэдрэл өссөн. Тэгээ манай ихчмэгч намайг ингээд автгүй байсан маа. Манай дүү бол бүр надаас яг 3 насны дөрөвтэй. Тий. Тэгээ намайг авах хүмүүс бол яг ээжийн дүү мүү гэдгүйсэн байхгүй. Ээжийн нэг эрэгтэй дүү л намайг авдаг байсан заяа. Одоо эмээгүүгийн хамгийн бага хүүхэд нь. Тэгэл би амар сайн санд юм аа. Би ер нь тэрнээс хойш ганцаар явдаг болсон юм байна. Нэг удаа хичээлтэй ингээд манайх өдрөө ороод орой тартдаг гэсэн байхгүй юу? 7 мөлөг үйд юм болов уу? Тэгээд тэгсэн чи би мат дээр тийм сайн байгаагүй заяа. Толгой жоохон мэдгүй мат дээр ажилтдаг байсан юм аа. Тэгээд мат дээр бодлого бодоо суужсэн чинь нөгөө толгойд орж ирэхгүй. Тэгээд шар өдлөөд уйлаад. Яг нэг тийм үе яадаг та ингээд мэдгүй болохоор бүр ингээд хуур үрээд ингээд байж чадаад хамаг би ингээд чичрэл уйлчихдээ шүү дээ. Тэгээд тийм үеэс мэхгүй юу. Тэгээд яг тарах цаг болцсон хүүхдүүд ингээд хийж дуусчиж л явуулна гэд манай багш бүр тийм заяа. Тэгээд хүүхдүүд яваад нэгээр яваад хар би бүр ингээд улам сандраад уйлаад чадахгүй авч нөгөөдгөө. Тэгээд хүүхдээс асуугандаа хэлж өгөхгүй заяа. Тэгээд уус найз зүгч байсан. Тэгээд хальт ингээл цонхны цаагуур агаа харагдал явчлаа шүү. Яа намайг авах нь дээ гэж тэгсэн чи багш. Үгүй. Хийж дуусгаж иж болно. Гээл тэгсэн чинь тэр цаанаас над руу нэг гараа зангидаал тэгэл алга болсон байхгүй юу? Тэг би хүлээж нэгж утсан юм. Тэгсэн мань хүү явцсан байв л яах вэ? Намайг орхиод оройн 8 цагт тий. Яг 8 гээл багш за та нар уус чадахгүй мэн яв гээл тэгдэг байхгүй юу? Нэг бус хүүхдүүдийг ирээд авцсан заяа хүмүүс. Би ингээ гарсан ч ганцаар. Би ингээ зам гарч чадахгүй. Манай гэрээс сургууль жоохон дайтай заяа. Нэг 20 минут юм уу? Тийм зайтай байхгүй юу? Жоох хүүхд бол нэлээд холлоо юм л та. Тийш төгөөс жоох хүүхд яа. Тэг боддоо ингээ 6 настай. Ил 7 өрхөл хөөрхөн хэвтэй. Тэгэл тэгсэн чинь зам гарчих юм бол цаашаа би ганцаар явж чадна заяа. Зам гарч чадахгүй. Яа зам гарах вэ гэдэг ёо май. Тэгээ зам гарахаас айгаад нэг буцаал нэг ойртол гарцсан дээр тэгэл уйлаал заяа. Тэгсэн чинь манай имээ манай ихтэй ирж авч ижилээ. Тэсээ тэнийг юм чи хаяа авсан байгаа юм да чамаа гэл би дотроо бүр үзээ ятаал. Нэр амар үзээд горгоо мөрөө атснаа зүгээр тэхэлзэж мэлтэй. Жах тэр ахтай би өөрөө амар сайн. Ага. Өөдг нь үзгүй намайг. Гэрэл тушчин. Яг нэг байдаг л. Миний бол яг бахан ангийн явдал бол нэг тийм л байсан. Тэгэд ээж маань 3 дугаар ангид хот нэг удаа байсан заяа. Би дунд анги хүртлээ тэрнээс ээжийг хараагүй. Юу нэлээ хол амьдэрдэг. Тэгэл би баг ээжээр ганцхан удаа үсээ болгож үзсэн байна. Кофрон зүгдэг байсан үе. Яа. Хоёр талтай боо кофрон зүг баант гэл гэдэг байсан үе заяа. Тэгэл форма өмсөл кофрон зүгэл яа. Үсээ өглөө ингээл чартаа тал нь хойшоо ингээл болгоол. Тэг тэр үед нэг ээжээр дөнгөж хөргүүлж үзүүлэл. Надад аим гойс. Тэр бол би хизээж мартдаг. Аах удаа. Тий. Би бас за энэ сүүлийн арай их юм арчлаа. Сүүлийнх нь болохоор би өвөл ингээд орой гинэ. Өвөл ингээд сурагч нар чинь доор юмнуудаа хувцснуудаа өлгдөг гэсэн байхгүй юу? Нэг юм нэрээ бичсэн ууланд хийгээд өлгдөг гэсэн шүү дээ. Нэрээ бичсэн юм. Би яаж юм нэг тийм уутгүй байсан. Чаус уут мод хийж өгдөггүй байсан юм яасан. Тэгээ найзандаа хийждэг гэсэн байхгүй юу? Нэг найзтай болоод тэгээ тэрэндээ бас нэг ухаан орцсон байсан. Тэгээ 4 мөрдгөр ингэ. За. Тэгэл нэг найзтай болол тэрнийхээ уутанд миний хийгээд өчөдөх үү гэд. Тэг хийлгээд
Тэгээд харсан чинь манай нэс төрүүлээ явцсан байна. Тэг би уутыг хайгаас болтгүй. За аваад тавьчих юм. Үлдээ. Зөөлштэй. Аа. Би ингээ цагаан цамцтай. Тэгээд ингээ юу бүхтэй юу байгаа штэ. Дотроо нь дузаа өмнөдөө л байгаа л та. Тэгээд гадуураа ингээ цагаан цамцтай тэрний гадуур шууд гүрт хөмсчихдээ байхгүй юу? Аа. Тэг ингээ гүрч болохгүй. Нөгөөт нь уут нь байхгүй. Тэг би бүр гэрлөө шууд алхаад явцсан гэдэг цагаан цамцтай. Бүр юу ч хүү юу? Тий. Oh my god. Тэгээд яасан гэж гэрийнхаа өвдөнд очисноо буцаа сургууль руугаа явцсан. Ороогүй. Яач аа. Би ер нь гүрчгээ олох юм байна. Яа. Би бүр ороогүй гэдээ. Тэгээд шууд буцаа сургууль руугаа явцсан. Тэгэл бүр өгчөө юм шиг хэдэн цаг хайж өглөө орж исэн тулдаа өдөр тарсан. Тэгэл арай гэж нэг юм олцоод гэрлөө гарсан. Яа. 2 3 удаа баг явсан дөхөө нааш чаашаа. Тийм өвчтөс хэлж чадахгүй, хинт ч хэлж чадахгүй, хинээс тусламж авахгүй нэг тийм өвчтөс. Багштай хэлж болно шүү дээ. Аа. Хэлж чадахгүй. Тэг багшныг чанга дуурчлуулт. Тийм өвчт байж үлээ. Би бол тийм байгаагүй. Би бол бүх юма хэлээл. Аа. Тус тас гээл байдаг ус юм байна. За, дараагийнх нь дунд сургууль. За, яг дунд сургууль. Яг нэг юм би ингээ багт ингээ шилжил энэ тэнд амьдрал явж байгаа байхгүй юу? Тэгээ 5 дахь ангид нэг сургууль сурж байгаа. Тэгээ 6 дахь ангид орсон заяа. Тэгээ 6 дахь ангид ороод яг 9 сарын 1 болоо нэг эхний 7 хоног баха. Хичээл сууж байгаа. Тэгээ нэг миний бие өвдөд нэг 3 хоног лөө 4 хоног ингээ дараалаад ингээ хичээлдээ суугаагүй байхгүй юу? Ерөөсөө хэлээгүй ээж авч багш хэлээгүй. Тэгээд суухгүй байж байгаа очсон чинь ингээ багш ингээ намайг дууцсан ингээ бүх ингээ сурагчны өмнө ингээ гаргаснаа ичээ хичээл тасалсан. Одоо чи сурах хэрэггүй. Бараг зайл гээд ухааны юмэрсэн байхгүй юу? What? Аха. Тэгэл жоохон 6 настай гэж 6 дахь ингээд бас л жоохон хүчтэй хөргөн. Тэгэл шууд зүгээр л уйлгаар авчихсан. Уусаа өөр яах юм. Тэгэл тэр сургууль руу ахиж очоогүй шүү дээ. Яа, гэтээ хүүхдүүдийн өмнө гаргах яа. Хүүхдүүдийн өмнө гараад тэр бол миний хамгийн бараг зайл ухааны. Тэр яаж явах тэр багшийг мэдэхгүй. Тэр чинь дөнгөж 6 дараа ингээд шинэ багш авна шүү дээ. Аха. Тийм болохоор тэгэл oh my god тэр бол амар эсүү. Тийм 6-аас нэрээ шинэ багш авдаг гэсэн тийм шинэ багш. Тэгээд яг дунд ангид орсон. Тэнийг аваа эмгтээстэй. Эмгтээ бүр ёо. Тэнийг аваач. Сонсч юу чи. Тэр бас муухай бас. Нэр муухай л данд үлдэхин тэгээд хад. Заавал тэгэл хүмүүс ёо аимшигтай. Юу ч хийж болно шүү дээ бас. Тэгээд өөр сургууль руу шилжээ. Тэгээд шууд өөр сургууль. Би гайгүй байсан уу? Тэгэл гайгүй байсан шүү дээ. Тэр сургуульд английн сонгоны ангид ороод яг тэр бас таньдаг хамаатны хүн байсан. Тэгэл гайгүй. Тэр сургуульд бол гайгүйсэн. Тэгэж 8 хүртлээ сурж байгаа те бас шилжсэн. Юу шилжээл. Энэ тэндгүү шилжиж. За 8 хүртэл бол дунд сургууль. За 9-өөс ахлах сургуулийг дараа. За миний дунд сургууль би бас амар шилжсэн. Би миний шилжилт бол яг ингээл 5 дугаар ангиас ахлаа шууд шилж явцсан. Улсын сургууль 5 дугаар ангид байдгүйсэн. Тэгээ 5-аас шууд 5-даа дөнгөж орох жоохтой илүү хувийн сургууль руу шилжсэн байхгүй юу? Тэгээд хувийн сургууль руу шилжээд би ер нь ингээ ганцаараа ер нь яхаж жоохон айд юм шиг үлээ. Шинэ ангид орж шинэ хүмүүстэй болцох тийм нас амар айд юм шиг байна. Тэгээ эхнийхээ өдөр хөргүүлжээд бас уйлаад зөө 0 руу нөрөө ганцаар уйлаад. Тэгээ орсон чи 12 хүүхэд юм да. Хувийн сургууль болохоор уусаа. Тий. Гэтэ нэг юм заяа би тэр хүртэл ингээд чимээгүй юу ч ярьж чаддгүй тийм хүүхдсэн байхгүй. Тэр сургууль бол намайг амар өөрчлөө. Би амар гатгшаа нээлттэй болсон. Хүмүүстэй ярьж сурсан. Тэгээд өөрийнхөө хобби, сонирхол хэлний тал дээр ч гэсэндээ ер нь нэлээд сонирхолтой болсон байна. Тий. Шал өөр болгосон юм шүү дээ. Тий. Ер нь төвөө хүүхдтэй байх тусам би одоо ч нэг боддоо шүү дээ. Манай дүү мүү бас энэ жоохон хувийн сургууль тийм байгаад том хувийн сургуульд оруулаад ингээд тэгээд үзүүл яах уу гэд. Тий. 30-40 хүүхдтэй. Тэр нэг амар үнэтэй сургууль байгаагүй байхгүй юу? Зүгээр л манай тэр хэвд байдаг. Дөнгөж нэгцэн хувийн сургууль байсан юм аа. Тэгэл амар боломжийн амар хөөрхөн. Тэгээд би бол тэрнээс амар их сурсан. Тэндтэй анх ороод тэгэл миний ганц хобби одоо K-pop idol болох мөрөдөлтэй л шүү дээ. Одоо хүртлээ. Тий. Гэтэ нэг тийм амар хөвтэй л ингэж байд юм лээ. Oh my god. Дунд сургуульдаа ороод миний хамгийн том юм заяа. Манайх 5 дугаар ангида манайх Солонгослын сургуультай тийм сургуульсан байхгүй юу?
Гэтэ зөвхөн ингэ суурийн тавиал ядаг. Тэгээ айгүй хөөрхөн суур морьтой төгсөн 8-аас шилдсэн тэмээс. Тэгээд ер нь дунд сургууль хүртэл сурсан гэсэн үг. 5 дугаар ангида бидрийг солонгос явуулж өгөөд тэгээ амир хөөрхөн бид ингээ солонгос явуул юм уу зэл. Тэгээ би ерөөс нэг мартахгүй байхгүй юу? Нэг тийм амир гоё байр байсан байхгүй юу? Нэг юм байрны урд заяа ингээд жинхнээсээ жүжигтэй харсан заяа бүр. Гоблин дээр тоглолтог нөгөө амир давхраатай ах байдаг штэ. Одоо нэрийг санахгүй байна заяа. Тэр ах яг тэр ихчтэйгээ заяа. Юу инаалуу. Тэр ах заяа. Тэр хоёрыг ингээ машинаас бож байгаа тэр хоёрын нэг тийм драма байсан юм аа. Тэр үед 14 онд бонд юм уу? Бараг тийм болоо. Мэдгүй байна. Одоо яг амманы санахгүй байна. Тэгээ тэр үед тэр хоёрыг харчаар вау аим холоос хараад баярлаж байгаа шүү дээ. Би ястаа ингэж үчтэй харламарлаа. Тэгэл дараа нь би өмнөх юун дээр ярьсан шүү дээ. 9 дугаар ангида солонгос сурсан гэх. Тэгээ манай гэрийн хажуудлын байр байсан лээ. Тэр байр тэр харсан байр нь. Тэгэд би тэрийг Монголд байхдаа тэр драмаг нь үзсэн заяа. Яг тэр байр нь гарцсан. Асуу. Тий, тэр байр нь манай гэрийн хажууханд байдаг байр байсан. Үнэхээр сонирхолтой. Бүр хэдэн жилийн дараа би солонгос дахиж амьдрах гэж ирнэ сурах гэж ирнэ гэж бодохгүй байгаа шүү дээ. Тэр жоох хүүхд. Тэтэхад бүр амар. Тэр бол миний дунд ингээ хамгийн том юм байдаг. Ваа. Өнөр хайр дурлал яриг юм биш үү? Яана би чинь цэцэрлэгээс ахуулаад нэг краштай байсан юм аа. Яа би нэг амар краштай байсан за. Гэтэ одоо л зүгээр fuck you. Өвн амир хөрөнгө краштай гэсэн. Тэрнтэйгээ бүр бага ангидаа нэг ангид ороод хамт. Яа би тэрнтэй амар сайн байсан за. Тэгээд жахад ингээ нөгөө бэлэг солилцдог чи юу байлаа? Монита. Тийм. Тэгээд бид хоёр хоорондоо таараад наадын. Тэгсэн чинь тэр нь ядах амар царайлаг байсан бохгүй юу? Тэгсэн чинь нэг охин ирсэн ээ. Хойлоо сольчи. Там дээр үү? Тий. Йоо. Тэгээд би ч ядах аймгаа тийм чимээгүй юу нэг хийдэггүй нэг тийм охин байсан. Тэгээд тэгсэн чинь за гэд яасан чи яа. Би амар дургуй хөхт. Би амар дургуй эрэхтэй хөхтэй юу. Тэгээд би тэрнтэйгээ бэлэг солилцоод. Тэгээд тэрнийх нь өгсөн бэлгэний үг гэж. Ийм алэг цохор үнэ байсан. Яа, үнэний чихмэлсэн та. Яа, no. Яа, би тэрийг яасны сайн мэдгүй байна. Одоо л санахгүй тэгэл. Уйлал ямар ч уйлсан заяа. Би тэмтэй болох байсан. Тэр ингэсэн. Тийм. Тэгэл тэрийг бага ангида крашлчаал. Том анги дунд ангида бас харсан. Хөрхийн насаараа крашлна гэж ботсон байсан юм шиг байгаа. Тэгэл харж марсан ч юу шал өөрлөлцсөн ёо. Fuck boy болцсон л явчихсан. Тэгэл за зээлээ. Чи юу зээл. Тэгэл болсон. Миний дунд сургууль нэг тиймэрхүү байсан. Тэгээ дунд сургуульд хахад нэг Facebook амар од болсон шүү дээ. Яа, my god. Facebook дээр нэг хөгжилтэй охтын групп, ямар охтын групп гэв. Яа, Монголын сор хөвгүүд охтууд. Тэгснэ нэг зургнуудыг хийгээл ингээд хайрцуулж мэрцэлээ. Хэдэн оноо өх юм ингээд солиорол. Энэ лайк, энэ зүрх. Яа. Энэ хаха. Тэр үед бүр лайв бас нэлээ явлаа хүмүүс хийдэг юм аа. Тий. Би бол тэдний цариг мартдаггүй шүү нөгөө сор охтуудын профайл зурган дээрнээс охид. Тэр контр мантрын зур. Ёо, доошо зур нөгөө. Би бас тэр лайв хийдэг хүмүүсийн дунд явчлаа. Ёо, би лайв дээр бүр амар инээдтэй. Чи өөрөө team group page нээж байгаа юм уу? Үгүй, team group дотор би лайв хийж байгаа. Бро. Group to Facebook random group дотор юу хийх вэ? Энэ жишээлбэл заа ингээд юу асуулт хариулцгаа юу. За. Ингээ одууд заа Hollywood school ингээ солонгос одуудын. За. Ингээ би ингээ тоглосон киног хэлэнгүүд ингээ тэр хүмүүсийн тухай факт хэлэн заяа. За. Тэнгүүд тэр хүмүүс таах хэвээр. Тэгээд таасан хүнд нь бэлэг өгнө. Тэгээ таасан хүн байсан юм уу тэр дунд? Байдаг л гэсэн баг. Тэгээ яасан бэлэг мэдгүй. Тэгээд тэр бэлгэн заяа. Бэлгэн зурган дээр зөөх дарах. Йоо. Танихгүй үндэ тэгснэ нөгөө нэг 3 факт хэлмэлэн гэдэг нэг байж. Йоо my god. Тэр албар яа. Бэлгэн тэр байсан төхөө бүр танихгүй үндэ тэгснэ танихгүй юм байна, хөөх юм байна. Йоо, яг тиймтэй хөөх юм байна. Ухаантай хайртай шүү.
3 fact хэлээ. Тэгсэн шал танихгүй шүү дээ бүр ёо. Юу гэж боддгоо хэлээ. Яа, шал тань. Тэр бүр шал тань нэр. Тийм нэрээ. Яа, my god. Нэрээ бодоодсэн чи би бүр тийм ээ. Яг тэр бол гэхдээ нэрээ амар эсүү. Би тэр Candy зураг застдаг нэг app байдаг шүү дээ. Candy camera гэдэг. Тэрийг санаж байна. Ааха. Candy camera гэдэг. Тэр зураг дараал. Яа, би бүр ингээд зүгээр ингээд зогссон зав. Тэгснэ ингээд гараараа зүрх гаргаснаа. Хошоогоо ингээд. Яа. Тэгээд надад Facebook нээж өгч байгаа юм зөө. Хэдэн онд байсан бол баг 11 онд юм уу? 11 арай ихтэй байгаа. Бараг эдэн бараг 14 15 онд баха. Тийм болоо. Тийм баха. Бараг тийм бах тий. Тэгэл би бүр ингээд зүрх мөр 10 жилийн өмнө гэсэн үг юм уу? Oh my god. Юу вэ? Тийш дээ. 10 хэд. Тийм бастай. Гэтэ тэр лайнууд одоо хүртэл надад ээж шүү дээ. Тийм үү? Аха. Facebook ингээд зөө ингээд хуучин ингээд хийжсэн юмнуудаа ингээд сэргийж болно. Тэг би ингээд нэг өдөр ингээд сэргээ. Тэр Facebook ч одоо хэрэглэж байгаа Facebook ч юм уу? Тийм Facebook. The fuck бүр 10 жилийн өмнөөсөн гэсэн үг юм уу? Тийм. What? Тэг яг тэрийг яасан ч гараад ирсэн. Би бүр паса марта хідэн юу нээснэ мэдгүй юм зөө. Би сүүлийнх нь бол 19 оноос. Хоёр Facebook л нээсэн. Тиймийнх одоо ашигладаг нь бол тэр өмнө бүр ашиглаж байсан бол ашигладаг. Одоо ч ашиглаж байгаа л та. Өөр нэртэй. Тэгээ татана би нэг найзынхаа зурагны доор заяо. Хөөрхөн ямаа гэж бичсэн. Тэгээд нөгөө англи үсгээр бичиж чадахгүй заяа. Дөнгөж сурж исэн. Би бүр Nokia-гоор мэдчихдэг гэсэн гадаа. Бүрөө. Тэгээд Nokia-гийн тэр нэг 3 үсэгтэй байгаас тэ A B C D E F тэрнгээр ингээ үсгнүүдээ цэжилж исэн тэ анх. Y нь уушиг санагдаад тэг анигаараа залгаж исэн. Англи үсгнээр яаж сурж исэн бэ? Тэгээд хөөрхөн ямаа гэж бичсэн. Тэгсэн нөгөөх нь хажууд татаж унах. Ямаа гэдэг юм шүү дээ. Хөөрхөн ямаа гэж байгаа хөөрхөн ямаа гэж бичсэн да. Яа. Y M A гэж бичсэн юм шиг байгаа чаавс. Яа, илхий. Харин яа тэгэл. За sorry. Бас яг дунд сургуульд ахны гадаа гарч амар тоглоно шүү дээ байрныхаа гадаа. Хөлбөл хам тэгэл ах ихтэй. Төмсдөл. Ах ихснээр ингээ крашлаа шүү дээ. Би крашлаг ах байсан юм. Тэнгүүд яг бас нэг тийм чаленж өгдөг байсан юм Facebook дээр ингээ зургийг оруулаад ингээ дараа тэр хүнийхээ тухай бичингүүтээ тэр хүнийг ингээ нэг тийм юм дөрдөг. Бра. Аха. Тийм юм байсан байхгүй юу? За. Тэгээ би тэр краш заяа. Зургийг хийгээд тэр өөрийнх нь тухай ингээ бичээд ингээ меншн хийгээд тэгээд Facebook дээр оруулж ирсэн байхгүй юу? Тэгсэн чи дараа нь ингээ надад таарсан. Ахын дүү тэр Facebook дээр юм аваасдаг гэж. Яа! Тэр ах чи тэднастайс би тэр 6 дугаар анги байлаа гэхэд тэр нэг 10 дугаар анги байсан. Яа, харахгүй штэ гэж. Яа, би бүр тэр амар чичсэн. 6 дугаар анги. What? 6 дугаар анги үгүй 10 дугаар анги. 8 дугаар анги ч болов би. Бас юм ойлгодог үлцэн байсан. Тэр ах баг 12 дугаар анги байсан. Юу ч 4 насны зүрхтэйсэн. Би бүр ахын дунаа товсчих гэж. Яа, тэр бүр амар чирээсэн. Oh my god. Яа. Тэр нэр яа тоног дэрэн өсвөр насны дээр бүр юу ч боддгүй байсан. Тийм байх тий. Би бол одоо амар хичдэг. Би бүр зураг мурагнасаа. Юу зураг оруулах Facebook. What the fuck би бүр зураг арчаал бүр. Яа. Өмнө бүр лайв хийдэг байсан гэж бодсон. Oh my god. Ичээчээ. Тийм гоё. Би за одоо ингээ ахлах сургууль руу орсон юм шүү дээ. Тэгээ ахлах сургуультай би 2 дахь краш 2 дахь краш. Яг нэг саяны төмсдөг өстэй дөрөвдсөн шүү дээ. Ахлах сургуульд ороод шилжсэн. Улсын сургууль руу дахиад орж байгаа юм заяа. Бас нэг өөр ертөнц. Яа. Амар олон хүүхдтэй ингээ 30 40 хүүхдтэй. 12 хүүхдтэй сурдаг байсан. 40 хүүхд рүү ороод бөө. Гэтэ тэр нь надад амар зүг сонголтойсэн ингээ амар олон хүүхдтэй. Тэгээ бас дэлхийд яаж иргэдэм бэ? Олон хүүхдийн дунд хүн чи яаж өрсөлдөм бэ гэдгийг бас мэдээд. Тэгээ тэрэндээ хагас жил сурчаал шилжсэн байхгүй юу түрэн та. Тий. Тэгээд байрныхаа гадаа яг манай би ахын да тэр үед амьдардаг байсан заяа. Өгөө имэ дээр байжгаад ахынх руугаа очиод тэгээ яг манай ахын зам гараас шууд сургуулаад үс. Тэгэл тэнцээ нэг оройн тоглолтын үеийг сургууль орохын өмнөхөн заяа 8 сар мард байсан баха. Бөөнөр ингээл төмсдөл тэр чин танихгүй хүмүүс хүртэл ирээл нөгөө тоглож ивэл тоглоод идэв ш байрны хүмүүс. Ингээл 2 хүнээс эхлүүлэл нөгөөх нь баг 20 30 болтлоо ингээл өсөж байгаа байхгүй хүмүүсийн тоо. Тэр үеэс тоо. Тий. Тэгэл бөөнөр тойрол
Би тэр өдөр бүр шөнийн 12 хүртэл дуусан заяа. Би ерөөсөө 8-9-оос хойш гэрлүүгээ ордгүй байхгүй юу? Ингээд тэрнээс өмнө орсон байх хэвээр. Тийм шүү дээ. Ер нь жоохон хатуу өссөн. Тэгэл яа тэр үед бас тэр ах бараг төгсөжсэн баха заяа. 11 12 дахь ангиас юм болоо. Би 9-дээсэн. 9-д орж исэн Тэр гэхээр. өдөр нь яг тэр үе яах нэг гоё байсан юм. Аха та одоо хүнтэй гэрэлцүүлэх таа. Тэгээд амар царайлаг. Oh my god. Би тийм царайлаг хүмүүс дуртай шүү дээ. Тэр ах бол миний нүдэнд аягүй тийм өөр дулаахан ах биш. Тэгээ одоо харвал царим тараад байгаа. Гүү. Тэгээ нэг амар гоё юм. Тэр 8 сард гэхэрч нилээн бас зэрэг орсон байгаа шүү дээ Монгол. Тэр ах нэг юм нэхийн дүү нэг амар хөргөн тийм цам цөмсөн байхгүй. Би тэр цамцын нүртэл санаж байна. Яа. Тэгэл бүр амар цэвэрхэн. Би яг хүний гар амар хардаг. Эртөөний гар амар хардаг. Гар хумс момос харчаал оо shit holy shit. Яг л миний type байсан тийм. Дэлдсэн чинь төмс олоо суусан чинь намайг халахлаад ингэ надад. Опа. Би бүр дэлчиж өгч байгаа юм. Тэгээ яаж яах над руу хараад инээн заяа. Өөр ингээ ханд өгөө нагаад. Харин тэг санагдсан болов эсвэл би өөрөө тэгж бодсон болоо тэр чинь надад тэгж боддог баха. Энд айлгуу самаргуун дээр ийж нэрээ. Би бүр ингээл ёо энэ ахыг надраа андраад гэл яна юм мохорлцлаа. Тэгэл би бүр ёо ямар гоё юм бэ. Аха. Тэгэл би тэр хүнийг тэр өдрөөс хойш нэг чар. Анслуудаа харсан. Манай сургуулийн төгсөгч исэн юм шиг байна. Тэгээ би ингээ сургуулийнхаа төгсөгчдийн ингээ зургийг хайгаад бүр ингээ фэйсбુક ухаад заяа. Энэ сургуулийн төгсөгч гэл олоогүй. God. Тэгээд 12 болж байгаад гэрлөө орол хаалга тогсон жагаа бүр битрэл мутаа мөч. Харахгүй шүү юу гэж аа. Тийм хитэн зөвлж мэдэж чи буцаагаар яах жорчсэн. Над руу залгацсан байхгүй би уцаа аваагүй. Тэгэл чаус орол бүр үнэн романтик зөө. Ороод би тэр үед ч бас жоохон даамаа ахында бүр ингэ тусдаа өрөөнд унтдаг байсан зөө. Орон дээр тэгэл гэсэн чинь цоох ингээд нээлттэй за хөшиг мөшиггүй ингээд нээцэн. Тэгэл гэсэн чинь гадаа чид юу гэж юм шонгийн чидэн гэрэл заяа. За. Sorry. Би тэнэг болчихсон. Гэрлийн чид нэг тосчмосон заяа гадаанаас. Нэг зам дээр байдаг. Тэгэл тэр нь яг цонхоор орж ирэл. Тэгэл өөрөө харах уу яг тэр ингээд над дээр тусаал. Би бүр нөгөө ахыгаа төсөөлөл. Аха. Тэгэл тэр өдөр тэр үе бол миний хизээж мартагдгүй тийм гоё дурсамж байсан. Монголд байхад. Тэгэл би шууд солонгос руугаа зайлсан юм да. Тийм ахлах сургуулийн холыг тийм л юм байна. Яг дунд сургуулаа төгсөл бас шилжсэн юм шүү дээ. Тэг бас өөр тийш шилжсэн. За. Дундаасаа шилжээд сайн сайхан дурсамж байсан бай. Тэнцээ шилжээл яг баг корона гарсан. Тийм. Хоёулаа ч бас жоохон насны зүрхтэй штэ. Энийг хасаар гэж. Тэр шилжээ баг корона гарсан байна. Чи шилжээ корона гарчаа би энэ чи эрт сурчаад бүр явж хахад корона гарсан. Тийм үү. Корона чи хэзээ 19 онд гарсан тийм. Яг намайг нэг 9 дэх вэ нүү 10 дахь ангид авах тэг шилжээд корона гараад тэр чинь уунал яг гоё явах хэвээр үн тэгэл корона гарчихж хогийн бизнес зүгээр масктай явсараад. Тэгээс тэндээ бас нэг краштэй. Гэтэ угаасаа краш байж өглөө босд юм лээ. Би нойрондоо дэлгэж. Ажиг манай ангийнхан тийм ч олон тийм юу өгтгөө. Эмэгтэй өгтгөө нэг 4 мөр 3 мөр бол эмэгтэй өгтөө. Хувь сургуулахгүй юу? Бус нь бүгдээрээ эрэхтэй юм тий. Бус нь бүгдээрээ эрэхтэй. Тэгэл тэр үед нэр гоё яж. Тэгээ эрэхтэй найзагт. Эрэхтэй найзагтай. Барыг угаасаа тэр юу эмэгтэйчүүдтэй нийлэхгүй гэж санаа. Тэр үед нэг тэгдэгсэн шүү дээ. Эрэхтэй найзтай хахаар олон лам хуцаад байдаг хүмүүс бич нар байдагсэн шүү дээ. Тэрэн дээр юу гэж бодож байна? Эрэхтэй найзтай байх. Би бол эсрэгээрээ тэр нь надад хамаагүй дээр гэж боддогсэн. Юу гэж ярьдаг. Энэ одоо ингээл олон баах олон эрэхтэй найзтай. Угаасаа нэг тийм л байж таарамаараа гэл аим муухай ярьдагсэн шүү дээ. Тийм. Тийм. Мэдгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд амар тэгж ярьдагсэн шүү дээ. Тийм юм сонсож байгаагүй байна. Тийм. Намайг л нэг алхах анги байхад тийм ярьдагсэн. Эрэхтэй л найстайстаа нэрмээр явуулдаг гэх хуцаад.
Нэр тийм амар хэрдүүсэн. Би өстөө тийм. Одоо ч гэсэн нэг тийм Монгол нэг тийм байд юм шиг үлээ. Эрэгтэй нэстэй хахаар битг. Энэ жоохон муу нэртэл болчтой юм шиг л шүү. Аач яаж хоёрхан бүлэгтэй аа бэ гэсэн. Тэгээ нэг тийм хоорондоо амар дотн байсан болохоор бас нэг тийм яриа сонсч байгаагүй юм байна. Тэгээ бас өөр хүний эрэгтэй найзууд нь эрэгтэй найз хоёр амар харамлдаг баха. Тийм. Эмэгтэй найз нь эрэгтэй найз амар харамлдаг. Нэг шинэ охин шилжиж ирж мэрээ тэр нөгөө эрэгтэй найзтай ингээд хайрын холбоо мод. Нөгөө эмэгтэй найз нь тэр найз нь үзээ ядаад эхэлнэ. Тэгэхгүй ахын тэр охиныг үзээ ядаад эхэлнэ. Тэгэл тэр охин баг яхан махан болол тусч байгаа юм чи. Oh my god. Тийм юмнууд харсан. Би бол тэр их байсан л да. Тийм байна тий. Юу амар харамлдаг үс яа. Тэгээ юм яг хоёр талтай гэдэг шиг нэрээ тийм байсан юм байна. Би бол эдэж эрэгтэй найзтай харамлдаг байсан. Би яг тэр сургууль руу шилжээд бас хөргөн эрэгтэй найзуудтай болцсон байхгүй юу? Тэр манай ээж байгаа тэр эрэгтэй найз дээд үе ихтэй өрхтөөсөн байхгүй юу? Тэгээд тэр найз захтай амар хөрх ихтэй юу? Нэг хүндэлмээр нэг тийм хөрх ихснэр байдаг да. Тэгсэн чинь тэндээ байж салцсан байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь найз зах надтай найз болсон чинь нөгөө ихтнэр жоохон буруу ойлгосон юм шиг гон чавс. Ихсэхэн мөсөйхэн гэснээр мөрөл зүрлээ. Их ч тийм юм болоогүй штэ. Зүгээр л найзууд штэ ямар хэцүү юм бэ. Тийм жоохон дээрлэхэд идэв заяо. Буруу ойлгочоод мэдгүй дээрлэгээ нагаад би бол чавс ингэ нийлүүлчих гэлтэй бүр ингэ. Хүч амж 2 нийлээ чи яаж чадсан бэ? Би өмнөөс чи бичээд өгөө. Харин гэтээ бас тийм хүүхэд байсан. Найз гिचээд эрэхтэн сайн болдог хүүхдүүд бас нэлээх байдаг гэсэн. Тийм юмнууд гэсэн нэлээх сонсч ирсэн байна. Тийм болохоор бас эрэхтэн найзтай тогтох жоохон хэцүү байдаг. Зарим үед. Махан зарим. Халах сургуультыг Солонгосоос буцаж Монгол руу 11-12-т болох байсан. Би тэнд чинь буцаад 9-10-та дахиж сурсан шүү дээ. 9-ийн талаас явцсан. Тэгээд Солонгост очиод миний ахлах сургуулийн амьдрал бол сурж агаад юус төгсхийн тэрүүн хавцаагаар нэрээ корона гарсан юм байна. 19 онд юм шүү дээ. Гүйлөө 10-ийн үед 11 үед юм шүү. Тийм байна. Тийм байна. 10 болов. 10 дугаар ангид байхад корона гарсан байна. Тэгээ би чи 9 дугаар ингээд бас хилээч мэдгүй заяо. Чавс ингээ хөөргөмтэй ойлгон заяо. Сонсоод бол зах цухаас нь ойлгон заа. Ярьж чадахгүй. Тэгээ би өөрөө очиод шууд 3 хоног уйлсан заа. Манай ээж амир зэрлэг намайг өгөн Монгол сургуульд оруулна гэсэн байхгүй юу? Сөүлдэдэг. Тэгээд гэсэн чи шууд намайг Солонгос сургууль руу чигтсэн. Тэгэл би шууд орсноо. Орхоогоо өмнө ингээл 3 хоног хүч амжиг уйлаад би чадахгүй. Тэгэл нэг жил сурсан чинь хэл мэл амар сочирсан. Амар чишиг яа. Гоцож алдчихээн. Зүгээр амар хөөхөн хүний яриа мэрэг ойлгодог болцсон мэс. Өөрөө ярьдаг. 9 дугаарыг нэг тиймэрхүү 10 дугаараас корона гараад бүр татгшоолоод тэг жинхэнэ нөгөө яг өөрчлөгдөж өсвөрийн нас чинь 17 болоотой үед ингээ шууд ёнг гэл ороод ирж байгаа юм чи. Тэгэл би бүр гэрээсээ гарахгүй. Тийм болцсон байсан. Тэгэл шууд бараг л нэрээ депрессэнд орчихсон зөө. Тийм амар сонирн болцсон байсан. Хүнтэй юм дуурахгүй, өрөөнөөс ч гарахгүй. Манай ээж бүр чи хог гаргаа асгачаад иртэйгээд тэр өдөр аахудаа өрөөнөөс гарч ирлээ. Ер нь тийм ээ. Ер нь короны үеэс эхлээл ер нь шал өөр болж ирсэн. Тэгэл би амар өөр болцсон байснаа мэдрэл. Тэгэл бүр ээжээс гуйж агаад 11-12-т Монгол сурсан. Намайг явуулаад үгээд 10 сараас гуйж эхэлсэн зөө. Тэгээд манай ээж бүр 3 сар зөвшөөрсөн. Хаасан 3 сар зөвшөөрсөн намайг явахыг. Тэгээ короныг үед чинь нөгөө лист гаргаад бүр явдаг гэсэн шүү. Нутглоо буцаж байгаа хүмүүс ингээ лист гаргаад нэрнүүд нь орж иж орсон хүмүүс нь тэгтээ аваад нисч болно. Яа бас. Тэгээд миний нэр бүр ингээ амар би 12 сард нэг нууцаар өгсөн байсан заяа. Өгсөн? Яа, бүлэгдээрээ. Өгсөн байсан нэрээ. Тэгээд тэр нь бүр ингээ 3 сард гарч байгаа шүү. Тэгээд орцсон. Тэгээд ашгүй минь гээд яваал яасан чинь хамраа бараг нарваа цоортол бараг ухсан баха. Ухсан. Нөгөө шинжлэх PCR юу? PCR гэдэг үү? Fuck PCR. Бүр нэрээ
Аirport дээр очиод нэг ухуулж байгаа юм заяа. Ороод суугаад буугаад нэг ухуулж байгаа юм заяа. Гарахаас өмнө. Тэгээд тэр өдөр чи 10 хоног карантинлагдаад буудал байх хэрэгтэй заяа. Тэрнийхээ мөнгө дүнгийг бүр ингэ төлөөд ирдэг заяа. Тэгээ нэг яа би Монголд нэг ч удаа буудалд орж байгаагүй анх удаа буудалд орсон та. Тэгээ насанд хүрээгүй. Монголд ихтэй буудалд орохыг нэг л шиг. Тэгээ насанд хүрээгүй буудалд орсон чинь ингээд чи яхаар ганцаар ирсэн чи яаж ганцаар ирсэн гэдэг надад. Тэгээ би ганцаараа нэгсэн ирсэн байхгүй юу? Чи нэр яаж ирсэн? Явуулдаггүй үстэй. Тийм тэгэл үрээд ирсэн. Ганцаараа тэгэл ирсэн шүү. Тэгээд гисэн чи өө эн чи хастаа алтын малтын байна гэдэг. Тэгэл яасан чи би чи хүнтэй өрөөнд ормоорг байгаа шүү дээ. Тэр их чинь бас өөргөө ойлгосон байсан. За чи ганцаар орчих уу? Эвгүй үсттэй чам ч гэсэн ингээл. Тэгэл би хүрхий ганцаараа өрөөнд орол 2 ортой. Тэгэл айгаа заяа. Оройн удаж чадахгүй. Гэрлээ асаагаад. Тэгээд 3 хоногтоо нэг шинжилгээ өгсөн. Тэгээд гарах хүртлээ баг 3 удаа өгсөн гэсэн үг юм. Яг үүдэндээ гарч ирээд сандал дээр суу. Гэснэ хамрлуу ингээл чихэнаач. Тэр яаж аим хурдаж цост гэлж хэлээ. Иш чаас тэр өгдөө хоол мол нь баг юу юм бэ? Нэр амар тийм сонирн бодолтой орцсон юм заяа. Тэгэл нэг бид тэр хоолнд нь ч тасахгүйсэн чаавс тэгэл. Арай гэж нэг маруу онцоод гараал кило гараал та баярлж өгсөн. Коронавиг үед нэг тийм болсон юм. Тэгээ бид тэр 3 сард ирчээд 9 сар хүртэл сураагүйгээ боддоо. Онлайн сургуульд яваагүй, сургуульд ороочгүй гэдэг чөлөөтэй байсан заяа. Өөрөө. Тий. Тэгээ 9 сард нь бүр сургуульд орсон. 11-т. Тэгээс нэлээх тоглоом болсон. Мөдөө явж байгаа. Ер нь айгүй адал явдалтай. Гэтэ яг ингээл 2 жил алдсан л та. Коронавирус бол 1 жил алдаад тэгээ нөгөө Солонгос руу шилжих чинь Монгол 9 сар чинь хичээлийн шинжил. Энд чинь 3 сард хичээлийн шинжил. Тэгээд ингээд хоорондоо нэлээ хугацааны бас зөрүүтэй болохоор бас 1 жил алдаад ингээ 2 жил алт. Тэгээд нэг тийм байсан. Яа. Гана ахлах сургууль нэг иймэрхүү л сургуулийн краш. Краш. Бэсэн. Бэлгүй. Яа, за ярараа. 9-р ангид авах очвол тэрийг крашлаад одоо ахлах сургууль ачаа юу юм шүү? Анхны хайр гэж юу тийм шүү ер нь. Бүр ингээ сэтгэл түлтэй. Тийм баха. Одоо хүртэл боддог. Харин дээ. Хай Instagram-лаар энэ одоо юу гэж байгаа юм бол. Яа, за ярараа. Яа, тэр тэгтээ нэг би л ганцаар айрлал таарсан шүү дээ. За. Уусаа би чи тэр 9-р ангиас эхлээл уусаа нэг юм дуурдгүй. Маск зүг би бүр маскнаас бүр хизээ салхаа бэлцмээс бүр ингээд. Тийм, бүр ингээ царайгаа нуугаас сурцсан. Авахаар бүр нэг ингээд тий нэг юу what the fuck энэ чимээ царай юм уу гэж хэлчих юм санагдаад хүмүүсээс болсон юм бол ууссан баха баг. Миний эргэн тойрны хүмүүс бүгдээрээ тийм ичимхэн хүмүүсээс байхгүй бүр амар тий баг ер нь эргэн тойрных нь үтэлд юм байна. Тэгээ тэдэртээ уусаад ер нь маскнаас салхаа болоод тэгээ тэрээ хамгийн бараг ардуур суугаал тэгээ тэрийгээ хальт харчаал тэрийгээ хальт харч ёо чи мен ёо Гэтэ ярьж барж үзэн үстэй. Үзэг баха. Үзсэн юм болов? Яг санаж байгаа тоо санаж байгаа нэг юу яг нөгөө тийм нөгөө анхад яг тэр үед бас одолж исэн тийм ингээ зүрхний нөгөө юу мэдэрдэг цаг байгаа зү. За. Тохиол тэр мэдэрдэг цаг. За. Тэрнгээр яг манай ангийнхын хүүдэн ерөн ингээ биндээ ингээ гарнаас нь барай. За чиний зүрхийг тохиолж ин мөхөж ингээ үздэг байсан байхгүй яг тэрнгээр. За. Тэгээ яаж тэр дэвшилтэд технологи. Намайг краашдаг гэдгийг мэддэг заяа. Манай анги охтууд хэлсэн юм шиг болоо. Хүлэгдэнэ үү гэж. Номер хааштай. Oh my god. Тэгээд гэсэн яг надад ярьжсэн тэр байсан баха. Тэр угаасаа Монгол хүүхд биш болохоор монголоор муу ярьдаг байсан. Тэгээ нэг ярьдаг байсан байхгүй юу. Тэр яг эрэнгүүтээ тэр үед яаж ах нөгөө 3 охин 4 охин гэсэн шүү дээ. Тэр 3 дотор ирэндээ үлдсэн. Дотор ирэндээ дүүсэн байхгүй бас. Үлдсэн. Тэгээ би ганцаарх нэг хичээлдээ суучихсан. Тэгээ яг манай хоёр хоёулахнаа дандаа гэ би биндийг харж байгаа нөгөөд чи ирээл хинэ гэл миний нэрийг хэлээл хуйлаа ингээ үзхүү гэд гараа өчг гэл мэ гэл яг нэгээл гарнаас ингээд атгаал. Йоо. Тэгэл ингээд тэр үедээ миний зүрхнийх амар хүчтэй цохилоогүй шүү дээ. Амар сонио. Ерөөсөө ингээд бараг зогссон байхаа хөөх юм. Тийм бах. Тэгээ зогсоогүй. Тэр бүр гайхал харагдсан. Энийг явж байгаа юм. Тэгээ бараг 10 минут ингээд гарнаас нь бэрээ суусан шүү дээ.
Амар удаа суусан. Яг гадаа зохиолох гэдсэн юм шиг тэр байна. Тэгсэн болоо. Зэрөөсөө зохиохгүй заяа. Тэгэл нүүд чинь тэгээ хүүхдүүд ороод ирэнгүүт доош хийж байгаа ширээний доогоор гэж. Ширээний доогоор ингэ баяр суучаа. Тэгээ дотроо бүр өөхгөө цаа. Та одоо яг энэ царийг нарж байгаа л юм. Өөрийгөө барь. Тэгээ тэгж байгаа. Хойлоо би нэг харж үзгүйгээ бас ширдэлцээд өгөө. Хүш. Вахаа бүр яа. Одоо бүр санчлаа хайр. Чам цаймс юм шүү. Гүү хаа юу. Юу жоох үдээсэн болохоор Тэг заавал хийх гэж гэдэг нь одоо яа гэм бол. тэгэл зохилохгүйсаа заад байли тэгэл байсан шүү дээ. Тэгж л битээр нэг юм ярьжсэн. Тэрнээс Өвчтэй ард ураагүй. юм ярьж байгаа. Тэр минь төрсөд болгонгод маань найз очоод чи тэрэнд минь түргэж хүндэг. Яа яг тэрний тэгж мингүүд бүр бас амар хэцүү байсан. Байлтаа нэт хичээд надад сайн байхад болцсон ингээл хот. Хичээд тачин шахаад уу. Тийм. Яж гэхдээ уусаа бага багт өөрт нь сайн хүмүүс дургуй идвэс шүү дээ. Танаасаа дургуй болчдөг гэсэн нөө байн холбоол энэ охин Тийм нэр амлаад шүү дээ. Яа болчих болтгүй юм болоо гэд боддог байсан. Яа тэр тэгтээ манай бас тэр крашинг талаар тэр манай нэг найз хэлж байсан. Яг тэд нар ингээ бөөндөө ингээ амралтаар илүү юугаар ирсэн бөөндөө уулзч уучаад эндээс тэр нэг газар байгаа шүү дээ. Тэндээс хамгийн таалагддаг охин чи юм юм. Ахлаа сурвалд өстэй. Тийм гэсэн чинь яг намайг хэлчихсэн гэл тэгсэн. Тэр тэгтээ үний юм уу? Яг би бүр тэгэл амар баталгаж наад яг үний ухтлаа гэсэн бас мас. Үнэ нэр бага хүүхдүүд байсан чи өөр асуумаас үгүй. Хүш. Тэгэл юу нэг коронавирус бол Наа чиг талтайсан. би шилжсэн шүү дээ. Яа. Тэгээ нэр одоо хүртэл нэр Ямар завцын. Одоо яаж амьдарч ах шүү гэнэ. мэдхгүй. Стол гарцсан уу? Аха. Манай нэг ихтэй найз байдаг байхгүй юу? Тэрэндээ нэг үерхчихсэн нэг охин байдیں۔ Тэрэндээ үерхсэн билээ. The fuck хоорондоо найзуудаас юм тэр хоёр ч юм. Тэр эрэгтэй найзтай чинь тэр чинь. Үгүй. Ихтэй найз байгаагүй. Бис одоо тий үерхэж байгаа юм уу? Монгол байсан тэр юу болохоор бас ойлгохгүй. Одоо тий үерхэж байгаа юм Одоо уу? үерхэж байгаа. Одоо Америкт байгаа гэлөө. Солонгос руу ирнэ гэжсэн баггүй юу? Тэгээ ингээд энэ сургууль бараг болцсон ингээд бүр сургууль муулаа яатсан. Тэгээ би бараг солонгосыг сонгож үзсэн тэрнээс бол. Йоо. Тэгээд hey girl. Тэгээд Америк явсан нэрээ. Нэр би яг тэрнээс олж нэрээ солонгос руу бараг ирчихсэн. Йоо ямар одоо тэгтээ тэр байх. crazy юм бэ. Тэгээ одоо харамсаж байна энэ дэрсэн дээ. Харамсахгүй гол сайхан л байлаа. Нэг тийч яалтай лээ. Яаж яах тамир 50 тий. Өө тэгээ болох юм болдгороо болсон дөө. За заас. Галзуул дурлал байсан байна. Чиний хайр дурлал. Миний хайр дурлал. Би чинь солонгос тохтой ерөөсөө яваагүй юм шүү дээ. Эрэгтэй хүүхднээс хардгүй байсан байна. Би тэг хайр дурлал чи миний хүнч хайрсараа. Гөлөө. Яа. Тэд бас чам сонирхтон өгдөг утсан л шүү дээ. Гэтэ өөрөө ирээд хэлчихгүй. Гэтэ өөрөө хэлчихгүй. Гэтэ өрх юм байх юм. Шууд асууж бод. Гэтэ наа чи яса хогийн гарыг сонсч байна чи. Нэ зохин сонсож байгаа хөө. Өөрөөсөө салсан байгаа. Салаг бол салсан байгаас. Би одоо салгаж яах гэж байна. Чи над дээр ингэ манифест хийж яахгүй. Хүрээ. You're mine. Эрэгтэй хүн би ахлахын та чи бас төрүүлж биччихсэн үү? Эрэгтэй хүн лөө юу? Аа яг өөрхөө сайн. Сайн хүн лөө юу? Би яг ганц л удаа биччихсэн. Хүү. Яг ганц удаа яг тэр нэг ах руу. Бас нэг ах руу юм уу? Тий ах. Солонгос сурдаг. Одоо янз сая байдаг. Би тэр үед тэгдгэр юм байсан. Би тэр үед 10 11 байсан болов уу? Нөгөө ах чам. Төгсөх 12 дахь. Аа. Тэрнээс бас ялгаагүй. Аа. Би юу гэсэн. Яа. Хоёулаа энэ тойртол. Тэр үуч яг нэг бас нэг UNICEF гэдэг ярьсан да. Тэний ингээд хуралчиг юм болдог байхгүй юу?
Ингээ хүүхдүүд ингээд энэ тэндээс яг манай сургууль, хувийн сургуулихгүй. Яг тэр сургуулийнх нь хүүхдүүд ингээд аплай хийж байгаа тэнцэн нь яг нэг үлд дагаад оролцдог байхгүй юу? Тэр ах болохоор тэрний ажил чинь хийж исэн юм. Тэгэл би ингээл хараад хөө ямар царай. Тэр чи 3 өдөр үргэлжлсэн байхгүй юу? Тэр элжийн тэр нэг 3 өдөр үргэлжлсэн. Тэгэл би анх харчаал вау ямар царай л юм бэ. Тэгэл хараад захиж арахгүй бол тэгэл 2 дахь өдрнийхээ харж байгаа. Уусаа краш авахаар яг нэг царийг л ордог те хамгийн. Oh my god. Аха. Аяй. Оппа. Тэгэл байж байгаа тэр дууссан байхгүй юу? Аха. Тэгж жаад нэг ангийнх нь игчмэгчгээд нэг хичсэн байхгүй юу? Тэгээ би тэр игч рүү бичээл уучлаарай би 6 дарсан байсан зөө өөрөө утсан дээр. Ёо. Oh my god. Just creepy окей. Зүгээр зургийн дарснаа зүгээр. Тэр холоос бас дарж байгаа шүү. Тэр зураг хэрэгтэй маа гэдэг дараа. Яа. Гэтэ Монгол гоё те зураг дарахаар нь утасны юу дуурдаг шүү. Энд ч бүр дуураа на. Тэгээ зургийн дарсан. Тэгээ тэр их ч рүү зургийг яваад байгаа юм та. Та энэ ахын Facebook мэдгүй гэдэг. Одоо чат байдаг заяа. Хүшээ. Энд чи бүр мэрэгжлийн сталкерт байж тээ. Тэгсэн чи тэр их надад үжсэн байхгүй. Ахахаха. Бага штэ. Тэгсэн чи тэгвэл өгч болох юм болохгүй. Тэгэл өгөөл аваад бичсэн. Тэгэл би сайн уу? Тэрийг анхаарал таалагдаад маалагдаад шүү гэдэг. Чи яасан галтсан ёо. Ямар амир бэ. Тэгээд нөөд нь юу гэсэн? тэгэл юу гэх юм бэ? Одоо санахгүй байна. Харж иж санах. Юу гэсэн би тэгж биччихсэн. Тэгээд нэг чатлт модэлж авал галзуу. Тэгэл Instagram-аас даацаад. Одоо тэгж чадах уу? Одоо чадахгүй яаж? Одоо бүр oh my god. Ханаас гарсан. Тэр үед одоо яаж солиордог гэсэн юм? Миний дуусгаар одоо чатыг харна. Одоо байх хэрэгтэй. Ямар амир зүрс зориг вэ? Хан тийм Амир. Хүсний 3 өдрийн цаашаа тэг яах вэ? Тийм байх тий. Одоо бас тэр ах хүнтэй үргэлждэг. Үерхдэг ээ. Instagram одоо дагалцдаг байхгүй юу? Оо тийм үү. Бас холбоод л тийм төрхөн. Холбоогүй Instagram л дагалцдаг. Тэгээ дагалцдаг гэдэг чинь тэгээд холбоотой юм уу бас? тий. Тэр чинь нэг story үздэг юм уу? Тааш найзахтай бас тэгээ солонгосны газар нутгаар байгаа. Яа, нэг газар төсөр дээр байгаа шүү. Тий. Салуул хэлээрээ. Косми. Тэр би ер тийм зам ам дээр тараал юм суул дээр тараал ирэн. Тийм хүмүүсээ таалагч зүүнийхээ мэдгүй яаж ийж явж байгаа л Facebook-ийг болчихдог гэсэн. TikTok уусаа амартай мэдээлэлтэй. Чи энийг мэдгүй гэлээ. Нөгөө наач тэгсэн штэ гэдэг. Хамаг мэдээлэлтэй зүгээр би яах нь ямар ч хүн танихгүй. Би нэрээ Монгол дуучин мууч юу таньдгүй штэ. Мэдгүй би яаж мэддэм бүү. Яаж нөгөө бас ахлах сургуультайх танаа сургууль гэдгүйс мэдгүй. Юу нэг цэргийн юунууд руу очиж нэг үзүүлбэр үздэг байсан үгүй юу? Би үзчихсэн. Тийм үздэг байсан байхгүй. Тэндээс бас нэг цэрэг ахыг хараад вау ямар гоё. Яа. Хүшээ. Бүжиглж байгаа. Тэр юм бас Ингээс дээр зүгээр нэрийг хараад нэр нь амар содон байсан үгүй юу? Тэгэл нэрийг хагаад болчихсон. Тийш нэрээ маах цэргийн юу л явдаг гэсэн шүү дээ. Тийм явдаг байсан те. Би бага ангиасаа хойш явдаг гэсэн. Бүр ингээ цэргийн анги дээр очиод заяа. Ямар хоол иддэг, яадаг иддэг. Тэг би бүр ингээ буу муу хараад. Тийм тэд нар үзүүлбэр Тэг нөгөө ямар юмны маск гэлээ зүүж мөгдөд шүү дээ. Миний краш бүх юм дээр найз охинтой юм байна. Яа, яар харагтай. Тэнийг ийм хүний краш амьдрал нэ аюун гэж өөр харилцаагаар л өөрөө сталкертэй ч гэсэн бол тарч. Миний тархин дугаасаа нэг л тэр бага ингээл краш байт юм. Хүнийг тэгж би бүр зургийн нарчаа уйлаад хөвтөг байсан гэдэг ингээд өвчтэй байгаас тээ ёо. Зайлаач. Тэгвэл ахлах ингэж хайр дуудлаа. Миний ахлах ангийн хайр дурлаа. Би Солонгос тахтаа яг тэгэл депрессэнд ороод бүр жинхэнэ татгшоо болоод тэгээ ерөөсөө хүн амтан чарах юу эрэгтэй байтугай эмэгтэйг чарддаг байсан байхгүй юу? Тэгээ Монгол ирчээд 11 дугаар ангид Монгол ахлах сургууль бас эвгүй юм шиг гоё юм шиг айгу тийм сонирн байсан да. Хүмүүстэй ингэ шууд ойлголцол яриад яа их хэлээр ярих яасан сайхан юм бэ. Тэгэл ядчих тэнцэж амар хаалттай. Эрэгтэй хөлт ингээ хамаагүй би минь хүрдгүй штэ. Ингээ жоохон гар маранд ч юм ингээл зүгээр ингээл ирснээ мөрөн дээр ингээл гараа тавьж байвал ингээ шууд яриад тэгж байгаа байхгүй юу Монголд ирсэн чинь. Тэгээд ахлах ангийн хүүхдүүд мөхсөн дээр алгаддаг шүү дээ. Монголд уу? Тийм Монгол. Тийм үү? Амар штэ тэр мөр юу ч болохгүй. Үгүй би ингээл
11-т орол хичээлийн шинжилгээтэй байсан. Тэгэл орсон чинь шууд ирснэ ингээл нэр асууж масахтай шууд ингээл мөрөн зөрөн дээр гараад тавил. Хажууд ингээ наалж малаанагаа за. Ихтэй ч бүр чиний хэр том ингээ баг мөн төрж үздэг. Бра. Энд дэс мал за шууд хүчрхээлгээл Үнээрээ. Шууд шаргал баг. Би энэ зав нэг хүүхдийн юуийг драм шиг зав ингээл хуруунд нь хальт ингээл хуруугаараа хүрсэн чи өөе Омо. Чичэн баг надад талтай юу вэ? Сайн уу юу вэ? Нэрээ яг тэгдсэн байхгүй. Тэгэл би ингээл хүүхдүүд хамаагүй ингээл шууд яасан ч хоол ишээд энэ юу вэ? Би ч мөр гайхаад соёлын шок болчих юм чинь. Монгол ирнэ би өөрөө Монголын соёл шокроод гэж. Гэтэ тэр нь нэг бодлын хамаагүй ингээд ингээ хүүрэхтэй биш. Зүгээр ингээ чөлөөтэй харьцаж байгаа надад байсан. Энд чинь ингээ бие бариад бүр ингээ яг группийн хүүхдүүд болохгүй. Өөртөөхөө группт л ирдэг юм ингээ. Тус ингээ групптэй. Тэгээд би нэг хоёр охинтой л нийлдэг байсан. Тэр хоёртойгоо хаяа юм яриад тэгэл гэртээ очивол гэрээсээ гарахгүй. Тэгээ Монголд ирчээд яг миний урд нэг суудаг байсан бандтай би очоор оргуулсан. Жан болсон. Анхны хайр хүчтэй. Тэр ихтэй яг миний анхны хайр бол байсан бас. Яг нөгөө хэлсэн штэ өмнөх season дээр анх хараад хайрлсан хүн чинь анхны хайр биш чинь гихнээсээ хайрлсан хүн чинь л анхны хайр гэдэг. Хайрыг мэдэрч эхэлсэн үеэс л анхны хайр гэдэг. Тэгээ өмнөх нь бол зүгээр crush байсан байхгүй юу? Зүгээр ингээд гаднах байдалд дуртай харьцаж мэдхгүй штэ жоохон байсан. Тэгээ энэ бол бүр жинхэнэ яг хамаг мэдрэмж ингээд яг тэгэл 18 хүрч ийн те 17 молоотой тэгэл жинхэнэ юм мэдрэл эхэлсэн юм чинь тэгэл айгүй хөөрхөн байсан бас ахлах сургуулийн юу амар хөөрхөн байсан юм. Би хотод яаж явах мэдгүй хот мэдгүй байхдаа шууд солонгос руу явсан байхгүй юу. Тэгээ хотод ирээд талбайгаас өөр газар мэдгүй заяа. Монгол байхдаа чинь гэрээсээ гардгүй байсан байхгүй юу. Нэр жинхэнэ номын хорхот нэг тийм хичээлийн хорхот нь л хүүхдээсэн. Хичээлээс өөр мэдгүй. Тэгээд хийдгүйсэн. Тэгээд талбайнаас өөр газар мэдгүй заяа. Тэгээ над дээр хүүхд заяа. Хамгийн анхны болцоо штий. Хөлөө Шангрилагийн юу лээ кафе шоуд уулзъя гэдсэн байхгүй юу? Мэдгүй. Блуска энэ жоо. Блуска Шангрила. Тэгээд Централ мол гэсэн юм байна. Централ тавар хүмүүстэй Шангрила үгүй юу талбай дээр идэх чинь. Юм мэдгүй би санахгүй. Хоёулаа Централ дээр кофе шоп орё гэдгсэн бохгүй кафе орё гэдгсэн. Яа кофе шоп ямар нэмээ шиг ирч ба. Централ дээр хүрээ дээр тэгээд кафе орё гэдгсэн бохгүй юм. За. Тэгээ би нүүд чи локейшнээс хайгаа наачсан маас мэдгүй. Централ. Тэр чинь талбай хаана гэдэг вэ? Би асуусан нүүднээс ичээд байгаа байхгүй юу? Централ нь хаана гэдэг лээ гэд бас хөөрхөн тэнэг гэдгийг мэдрүүлэхгүй тааж байгаа байхгүй юу? Энэ дэдийгээ над руу хөөрхөн зургийг явуулаад. Тэгээ ямар хөөрх юм бэ гэд. Гэтэ агаад тэрнтэй тэхээсээ өмнө зөө айгүй тийм сонир тохиолдлоор мотор очирч ирсэн юм. Манай ихч ядагсан байхгүй юу? UBH дээр английн дууланд. Окей. За. Английн дууланд ингээ сургалтанд явдаг гэж байгаа. Тэгээ хой болоод тэгээ гэр бүлийнхаа хүнд ирэхээ өгдөг болно гэд. Тэгээ би оронд нь явсан байхгүй юу? Хичээлийн дөнгөж шинэ жил эхлэв заяа. 10 сард ч юм уу. Тэгээд гэсэн чи тэр хүүхдийн сурдаг байж таард юм да. Яа. Би ингээл нэг өдөр хичээл дээрээ суужсэн чи тэр гинт ороод ирдэг байхгүй юу? Би нэр мэрийг мэдгүй зэ тэр үг танилцаг байхгүй юу? Миний урд суудаг хүүхд байсан тий. Яжгаад коронавиг царайг сайн танихгүй штэ масктай. Тэгсэн чи яа fuck ингээ гуйж наа би хэлний тал дээр амар эмзэг хэлсэн штэ. Тэгээд please би ингээ танихгүй хүнийхээ хажууд л гайгүй ярьж чадна уу гэж таньдаг хүний хажууд бүр ярьж чадахгүй гэд. Тэгсэн чи яг тэрэндээ нэг адилхан багш дээр нэг цагт ингээ хамт орсон заа. Яа тэгж таас. Тэгэл тэгсэн чи нөгөөтг нь бэл анги дээр ячаал хөө юуны найз ширээний найз гэж гоцаал. Тэгээд би тэнд анх амар дургуйд гэсэн тэр энэ заяа. Ингээд юмаа өөрөө ингээд багшийн чэжэр хөвтөл штэ. Тэмүүдээ эргэж хараад миний дэвтэрнээс хараа нагаад та. Би яах тийм юм амар дургуй байсан маа. Хүн өөрөө хийхгүй бэлэн юм явах гад бэлэнчлээд ингээд тийм. Тэгэл ямар даварсан бачка вэ гэж бодоол. Тэгээд бас хөөрхөн монголчууд амар хөр уул муулсан гар идэм лээ штэ ингээраа. Тэг коронавиг үед цөөхөн хүмүүстэй 2 групп хувааж ордог.
Тэгээ нэг группээр хамт явсан чинь амар хөрхөө явж таарад. Тэгэл тэгсэн чинь амар яж захт амар өндөр байхгүй юу? Би ч өөр амар намхан л та. Тэр өндрөө би намхандаа юу мэдгүй. Тэгэл тэр амар персонал. Өөр хүн сонсвол бараг мэдчих юм шиг биш. Тийм л. Гүр Хасчихгүй. гүй мэдгүй байхаа. Чи нэг эний талаар өөр хүнд ирж ирсэн юм. Үгүй. Тийм тэр хүн сонсвол мэдэх байх. Тийм ээ. Тэр хүн сонсохгүй л тээ. Тийм тэгвэл мэдхгүй. За өөрлөлье. Тэгэл амар хөргө уулна гард юм билээ штэ. Аха. Тэгээ уулна гараад автобусаараа явал би ч богдвол анхудаа гарч утсан чи. Аа үгүй хоцож байна. Тэр хувийн сургуультаа биш. жил болгон 9 сарын жил болгоны 9 сард яадаг гэсэн юм. Уулна гардаг гэсэн. Багада мэдгүй том болоод л гарч үзэхэр ч амар толгойд үлж байгаа юм чи. Тэгээ гарсан чинь автобусанд явж байгаад би баг унангаа шахаад цүнхнээс нь зурчгүй дээ яаж яах яг тэр байж таарад. Би л лат руу амар муухай эргэж харсан даа. Яаж яах би намхныг хэлэхгүй ингээд доошоо бүр ингээд нүднийхээ булангаар зөвхөн нүднийх нь ингээд альбан доошоо хөдлөөд наа ингээд муухай харнаа тий. Энэ ямар ааха. Дэлстэй хямсгар гэж ботцсон заа. Тэгэл баг зүгнээс нь зулгаасан да өөртөө буруутж мураатгаа. Яах вэ? Унчихгүй юу яах барьсан мэрсэн. Тэгээд амар том биетэй юм байж заяа. Гэт хөл мөлөөрөө ингээд намайг бүр налцсан наад тийм да. Ингээд намайг бүр ингээд төсцөн заяа. Чи хөлөө аваач ямар дарцсан ингээд би шууд хэлсэн юм байна л да. Би уганд юм шихгүй. Чаавс дургуулээс юм шиг байгаа. Тэгсэн тэр охин намайг тэгээ наад юм дамаад юм да гэж амар хөөрхөн нээстэй тэгсэн. Тэгэл айгуу сонио танилцсан шүү. Би жоо. Тий. Дээдсэн чи би яаж яах? Нэг мэтгэл татна. Би яаж яхад яг тэр өдрөн заяа ингээд юм ярьж байгаад тэрэндээ халсандаа болоод би налчихгүй гэж хэлсэн гинэ. Хөлийн. Дээдсэн чи намайг сая давраатай гэсээр нөөрэ налчихгүй гэж яасан энэ ямар сонио охин бэ гэж бодсон. Тэгэл ер нь анхны ер нь сэтгэлээ тийм байсан заяа. Тэр битүүр хамгийн инээдтэй кофе өдрөө ууж байгаа штэ. Тэг ингээд нүрээ ингэж хааж уудаг гэсэн. Маскныхаа доогуур ч юм уу эсвэл тийм. Тэгээ GSM-с орохдоо гой мэдээ 2 тишээ араас суучин цаа ингэ. Ингээ маска өргөснөө доогуур ёо. Яг миний тэр амар зургийг дарсан байл яг ингээ. Хайрт ингээ маскны дээгүүр ингээ гарсан. Би тэгтээ тэрэндээ авах маска авч танилцахтай хоёлаа найдууд юм чин гэж бүр гар орж танилцсан да. Одоо найдууд юм чин би царайг харуулж хий. Бүр тийм амар их юм яа шүү. Бүр тэр танилцсан заяа. Тэгээ ер нь бол тэр миний хамгийн хайрлаж явдаг одоо ч гэсэн хайрладаг л та. Тий. Миний жинхэнэ хайраасан бүх зүйлийг мань мэдрүүлсэн. Намайг бас өөртөө яасан тийм мундгийг мэдрүүлсэн. Тийм хайраасан. Ахлах сургуулийн хайраа айгуу хөргөн. Би яаж яхад яг тэрний зөө өмнө жилийн миний нэрээ төрсөн өдөр хэлэхгүй яах. Тэр өөртөө 12 сард болтын зөө. Тэгээ би ингээд шинэ жилээр яаж яхад ингээд хөшлөө шивнээ зөө. Бүр ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр ч үлээ. Бүр ингээд цаасан дээр биччихсэн зөө. Тэрийг шатааж батааж илээл одоо ингээд бараг шулмын загвал болсон байш. Гэсэн чинь намайг бүр жинхэнэ хайртай минь очруулж өгөөч. Ёо. Юу гэсэн та. Тэгэл 10 тэр үчиг 17 тайсан болов. Тэгэл тэгсэн чинь би 2 жил угаас алдсан хэлсэн шүү дээ. Тэгээ 11-т орохдоо 17 12-т орохдоо 18-тай болж байгаа юм. Тэгэл би бүр яг тэгж гуйснаа амар сайн сандаг байхгүй юу. Тэгээ Монголд очивол 11-тэй тэгэл. Яа. Хайртай уучирсан. Энэ жилийн шинжлэлээр хайртай минь очруулаач гэж. Яахтай байна. Ширээн дороо дээрээ усан үзэн мэдж мэдээгүй. Тийм усууд шаал. Тэр ихтэй ногоон гэсэн чи ямрыг нийцээ. Идэгүүлтэй би. Эцэн бол бас өөрчлөгдөг байсан бол. Манай Bretman Rock тэгж нийлсэн гэсэн. Одоо энэ жил одоо боллоо штэ бараг 2. Яа, болохгүй. 11 3 сарын дараа. Одоо ч 9 сар тийм үү? Тий. Тэгэл миний ахлахын хайр бол миний жинхэнэ хайр байсан. Тэр үний хувьд гэхдээ тийм биш байсан баг. За юу ч ирээд хуцаад би бараг 2 мартхан байсан баха. Мэдхгүй. Хитдэг хүнж байж болно. Тэгтээ тэр хүнд хайрыг мэдэрсэн царган зүг. Гүштэй эртөө хүн чи яг тэр нөгөө гангаа хүн лөө доо шиг яа дээ. Түүнийг орлуулах гэсэн юм.
Аяа. Ама борлуулах гэсэн юм. Тэр дууш Тэ нүд чинь арай өөр гэж. Тэ ихтэй хүмүүс анхны яриа мартахгүй. Тэгээд орлуулт юм шүү. Ингээ төстөг нь алт юм шүү. Бахад гэхдээ. Манай найзлаа анхны яриа муулаад хөвчсөн юм да. Тийм үү? Тэгвэл надад нэг тавьж өгчээсэй хгүй тэр үед битээр ингээ хальт холжсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг хүн дайвар ялгаар гэсэн. Тэгэл би тэрийг л гэж бодсон. Тэгээд эрэгтэй хүний ер нь плейлистийг сонсож байгаа юм манайхаа. Тэр хүний хадлаар плейлистээ хадгалт юм л шүү. Би ч бүр SoundCloud-аар зөө. Сталк хийж орж байгаа хуцсан байхгүй юу? Ингээ лайклсан дуунуудыг ингээ сонсдоггүй тийм ингээ плейлист үүсгэсэн юм. Public. Тэгээ сонсон чи би бол биш. Би бол биш байсан. Тэгэл мэдсэндээ ер нь. Ерөөс өмнөх үнэ мартдаггүй юм дөө. Тэрэн дээр манайхаа юу гэж бодож байна? Тэр бол айгүй бас том сэдв юм шиг үлээ ш. Тийм ээ тий. Эрэгтэй хүний анхны яар гэдэг. Нөгөө TikTok эдэр дээр яваад байдаг да. Тэрийг гэхдээ эрэгтэй хүний үндгүй сонсвол first theory мөр гэдэг. Эмэгтэй хүний бол яг 19 наснд нь учирсан эсвэл 19 наснд нь амьдралын ямар нэгэн байга хэрэгтэй нь амьдралын хамгийн юу гэдэг гэсэн. байгааг бол тий. Хамгийн хэцүү, хамгийн мартагдгүй тийм хүн байдаг гэсэн. Тийм. Байгаас тий сая хэлээс тий. Тэр 19 настай. Биш юм. Биш шүү дээ. 19 наст дунд ч юм явсан л байгаас тий. Тэрнээс өмнө яа. Тэгсэн миний гол яг үнэн байсан. Тэгээ эрэгтөөний тэр анхны хайр жоохон хэцүү юм шүү лээ. Энэ орлуулах гал наачтай тийм шүү. Эл буцаас салж нийлээл. Тийм. Эл сал. За ахлах сургуулиас цаашлаад нэрэл багаас ингээ багангаас ахлах сургууль руу яриад явж байгаа. Энэ цаг нь дуусчлаа дүү. За тэгвэл төгсөглөө. За. Тэгээд за ер нь ингээд бит хоёрын цэцэрлэгээс ахуулаад бүр тий зүгээр бит хоёрын амьдралын л тий угаасаа анхнаасаа хэлсэн шүү дээ. Цэцэрлэгээс ахуулаад ахлах анги төгсөх хүртэл ингээд дурсан ч бат хөөрхөн санаа. Гэтэ угаасаа ялч амьдралаас нэг тийм хайрын түүх ирс алахгүй тий. Crush. За өнөөдрийн подкастаар нэг юмрхүү яриа байлаа.